За бид хоёр чинь нэг ангийн улсууд 10 төгсгийнхээ өмнөх жил залуучууд үеиндээ захаа их бичдэг байсан. Тэгээ захаагаар л харьцдаг. 3 жилд нугуулсан захаа бол хайрын захаа гэж тийм захаа байна. Биеийнхээ номны зурсаар хавчуулж өгнө. Бидний үеийн тэр захаанд бол уулын цэцэг олон боловч улаан цэцэг ховор, үеийн найз олон боловч үнэс найз ховор, надаас чамд навчнаас цэцэгдэх мэтийн уран шилдэг үгтэй тийм захаануудыг биенээсээ хуулж биеиндээ дамжуулж өгдөг байсан. Тэр захааг бичлгүй би одоо өөрөө бас нэг шүдэгж сонирхдаг байсан болохоор тэр захааг өөрчилж мэндээс онцгой миний мэдэх мэд хүн хүнд хэлдэггүй хүсэл хайрын минь амар хонгор чиний атханд очих зэгтлийн ам цагаан талаас амрын чинь нэрэн мэдчилж байна гэж эхэлж тийм захаа бичиж байсан. Нэг сонирхолтой юм 10 жилийн дараа би эсгийн төлөөлөгч болоод орон нутгтаа байцаагч болоод шалгалт хийгээд тэр үе чинь хутга мэсний үзлэг гээд гудамжинжгаа хүнийг шалгадаг байсан. Сургуулийн хүүхдэд хутга мэстэй байна уугүй юу гээд шалгадаг байсан. 10 дугаар ангийнхан донд ангид нь ороод үзлэг хийгээд явж байсан чинь хүүхдүүдийн цүнхийг сэгсрээд л үзэн тэгээд л хутга мэс байхгүй бол тэгээд сайн байна гэдэл яв. Нэг хүүхдийн цүнхийг сэгсрээд үзсэн чинь 3 жилд нугуулсан захаа гарч байна. Нөгөө хүүхд маань ч тийм захаа гаргасанд ичээд айгаад толгоогоо маажаа зогсож байна. Захааг нь аваад үзсэн чинь миний мэдчилгээний шүлэг гараад ирсэн. Нөгөө хүүхдээ загнах хөтий хэл би өөрөө сэтгэл зовоод царай болайгаад тэгжсэн сонин тохиолдол байсан. Тэрнээс болоод би бас 10 жилийн хүүхдэд анхны хайраа илчилсэн ард мөр шүлгэн 10 жилийн хүүхд загтал болон үлджээ. Хэнд зориулсныг асуусангүй, хэнд бичсэнийг хэрэггүй болохоор яах вэ? Хэн зохиосныг асуусангүй, хэлэхгүй гэдгийг мэднэ. Өөрийн толгой дээрх өвсийг үл анзаарч, өрөөлийн товчон дээрх өвсийг битгий хөндөөсөн гэсэн шүлэг бичиж байсан. Тэр бол сонин тохиолдол байсан.